За өнөөдөр сайхан гулай шиж иднэ. Манай дээр нам даралтын битүү тоогоо ирсэн байгаа. За өнөөдрийн хоолнд хамгийн тохиромжтой тоогоо гэж бодож байна. За тэгээд туршиж үзье. Махан эхлээд үл ялыг хуурч гадуур нь бүргүүл үүсэх юм бол шүүс нь алдагдахгүй гулайштай нь илүү зөөлөн илүү амттай болдог шүү. За айлбарт байдаг байсан Оросын палантай тоогоо байдаг байсан да. Тэр үеийн Батүрх чанарыг орчин үеийн технологи тооцоолсон нам даралттай палантай тоогоо одоо зах зээл дээр гараад ирсэн байна. За нам даралт ихээр өндөр даралттай битүү чанагчиг огцом даралт өгөөд хоолыг ял болгон гэж битгий ойлгоорой. Зөвхөн таагны битүүмжлээс шалтгаалсан баг зэргийн дотоод даралтад үүсдэг. Тиймээс шүлтээ болон соовлог хоолн төгс тохирдог. За мөн шинэ бижилийг алдагдуулахгүйгээр хурдан зөөлөг байгаа. За мөн болцсон хурдан учраас тог баг зарцуулдаг. Бид шүлээ амттай болгох гээд удаан буцалгаад да. Гэтэл удаан буцлаг тусам хоолны шимд ижил ууршиж тог илүү зарцуулдаг. Яг үүнийг л шидэд байгаа гэсэн үг. За тэгээд хоолнд элдв үнээр амт шингээхгүй, зэвэрдэггүй, хорт бодис ялруулдаггүй дулаан намашчийг дамжуулдаг ийм тоогоо байна. Та энэ нөхөд тоогоог захиалгыг хүсвэл 95 86 36 36 дугаарт холбогдох эсвэл манай дэлгүүр дээр ирж авах мөн хүрээлтээр авах бүрэн боломжтой шүү.